сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр эцэг бага насны хүүхдэд хэрхэн одоо зөв үлгэр дуурайл үзүүлж хүмүүжүүл төлөвшүүлэх вэ гэдэг сэдвээр одоо мэдээлэл хүргье. Бид нэр одоо сүүлийн үед одоо эцэгчүүдийн зүгээс яригдж байгаа, одоо асуудал тавьж байгаа, эргэлзэж байгаа, одоо яах учраа болохгүй байгаа зүйлүүдийн нэг маань бол хүүхд маань одоо буруу зан үйлийг хизээс хэдийдээ сурчих ваа. Ийм жаах юм байж одоо худлаа ярьж байна, хүнийг арга зааж байна, тийм ээ. Одоо хүнийг аргалж байгаад өөрийнхөө хүснийг гүйцэлдүүлдэг болчлоо гэд заримдаа бол ингээ гайх зүйлийг бол гаргадаг. Тэгэхээр энэ зан үйлийг хизээв сурчсан юм бэ? Хүүхдүүд маань хаанаас сурваа? Юунаас болоод ингэж ийнэ гэдэг дээр бид нухацтай одоо анхаарал хандуулах шаардлагатай. Жаах юм одоо нөгөө гаргаж байгаа зан үйлийг нь одоо буруу юм хийвэл одоо хөвгүүлэн дэмжиж одоо баясан инех биш. Одоо юу ч хэлэхгүй одоо анзаарахгүй орхих биш тийм ээ. Яагаад чухам энэ зүйлийг хийв? Яагаад миний хүүхд худлаа ярив? Яагаад гэрийнхээ ажилд оролцохгүй байна? Яагаад одоо нөгөө тогсон тоглоомоо хураахгүй байна? Яагаад хүүхдүүдтэй хэрэлдээд байна вэ? Яагаад ийм тоомжргүй байна вэ гэдэг дээр одоо анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгээд юуны өмнө одоо бусдаас одоо ингээд нөгөө одоо бурууг ирж хайх биш, гэр бүлийн дотор одоо байгаа насан туршид гэр бүлийн гишүүд маань хоорондоо хэрхэн харилцаж байна гэдэг дээр анхаарлаа хандуулж өөрсдийгөө одоо үнэлж цэгнэж ярилцах шаардлагатай болдог тийм ээ. Тэгэхээр бид нөгөө хүүхэд бол эцэг эхийн тойл юм а гэдэг олонтоо сонсч байсан. Тэгэхээр магадгүй тэр хүүхдүүдийн гаргаж байгаа одоо буруу зан үйлүүд бол биднаас л ихтэй. Яагаад тэгэхээр бид хүүхдүүдийнхээ тойл нь бидний гаргаж байгаа одоо хоорондоо харилцаж байгаа сэтгэл мэдрэмжээ илэрхийлж байгаа байдал бидний одоо нөгөө дадал хэвшил зэрэг бүхэл зүйлээс одоо хүүхдүүд маань суралцж яадаг байх нэ. Хүүхдүүд маань бол нөгөө аливаа асуудлыг шийдэх одоо арга туршлага болвол одоо бид нар одоо багтай гэдгийг болвол мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр хэрхэн асуудлыг шийддэг, аливаа зүйлд яаж хандах вэ гэдгийг хүүхдэд зааж өгтөө хамгийн зөв арга нь бол одоо биеэрээ үлгэрлэн дуурайж дагуулan сурах арга хамгийн чухал юм аа. Ингэхдээ хоёр зүйлийг бол сайн санаж ах хэрэгтэй. Юу гэхээр нэгдүгээр хүүхдэд зааж сурж байгаа орчин маань бол аюулгүй байх хэрэгтэй. Харилцаж байгаа үг хэллэг маань хүүхдэд дэмжсэн тийм ээ. Одоо өөрийг нь урамшуулсан одоо хүүхдэд хайртай гэдгээ одоо ойлгуулсан халамжилж байгаа шүү. Чи миний одоо хамгийн одоо хайртай дотны одоо хүсэн хүлээж исэн хүүхд шүү гэдгийг одоо ойлгуулж харилцах. Нөгөө талаас аливаа зүйлийг одоо яаж хийх вэ гэдгийг болоод нөгөө үлгэрлэн дуурайж дагуулan сургаж чиглүүлж зааж өгөх. Энэ зааварчилгаа маань бол хүүхдэд хамгийн ойлгомжтой, хамгийн тодорхой, хамгийн энгийн байх хэрэгтэй болтгоо. Тэгэхээр бид нар энийг юунаас эхлэх вэ гэхээр хоорондоо харилцаж байгаа одоо үг ярианаас л эхлэх хэрэгтэй тийм ээ. Заримдаа бид нэр одоо хүнтэй уцаар ярихдаа бол нөгөө нэг цаг нь хожимдсан хоцрох гээд байгаа шалтгаанаа хүүхдэд дагуулад явж байхдаа хүртэл яадаг вэ гэхээр аль хэдийн одоо гэрээсээ гарчлаа эсвэл одоо нөгөө хүүхдийн дэргэд худлаа ярьдаг. Тэгэхээр эндээс одоо нөгөө хүүхэд эргэлзэж эхэлдэг тийм аль нь зөв юм бэ гэдээ суралцж эхэлдэг. Магадгүй зам гарахад нөгөө ногоон гэрлээр гарах хэрэгтэй шүү. Цаанд шуумаа дагаад явах хэрэгтэй шүү. Энэ нь аюулгүйгээ тайлбарлаад одоо хүүхдтэй нөгөө гарцан дээр зогсож идэл хажуугаар нь улаан гэрлээр том хүн ингээ гараа явчих бол бас эргэлзээд эхэлдэг. Ээжийн хэлсэн зөв юм уу? Энэ хүний явж байгаа зөв юм уу? Энэ хүн зүгээр л гараа явчлаа штэ. Тэгвэл яагаад надад энийг ингэж хэлээд байгаа юм болоо тий? Тэгэхээр ер нь бол бусад эцэгчүүд насан туршидтэй хэлэхэд нөгөө зөвхөн одоо хүүхдийн эцэг ойр тойрны хүн нь л одоо дагуулan сургаж үлгэрлдэг байггүй үлгэрлээд орчдөг энэ миний асуудал биш гэж орхих биш хүн болгон хүүхдийн хувьд одоо зөвлөгч нь юм аа аливаа зүйлийг хэрхэн яаж хийдгийг одоо зааж сургадаг сурагч нь багш нь юм шүү гэдгийг л ойлгож авах хэрэгтэй.